сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээл шинжлэх ухааны ололт нээлтүүд гэсэн сэдвээр орхолно. За, энэ хичээлийн зорилго нь шинжлэх ухааны ололт нээлтүүд нь хүн төрөлхтөнд түүхэнд томоохон өөрчлөлт авчирсан ба түүний үр дүн ололт нээлтүүд нийгмийн хөгжлийг танин мэдэх болно. За, ажил дурчлалтын хувьсгалын тухай бид өмнөх хичээлдэр үзсэн. За, тухайн үеэс хойш одоо өнөөгийн нийгэм хүртэл бол маш олон шинжлэх ухааны ололт нээлтүүд гарсан байгаа тийм үү? За, гэхдээ бид тэр болгоныг ярихгүй. Учир нь бидний цаг өрөхгүй. Тийм учраас ажил дурчлалтын хувьсгал эхэлсэнтэй холбоотойгоор болсон томоохон нээлтүүдийн тухай орох болно. Тийм. За, байгалийн шинжлэх ухаанд ямар хөө том нээлтүүд бий болсон бэ гэвэл хүн төрөлхтнийг бурхан бүтээсэн. Дэлхийн ертөнцийг бурхан бүтээсэн. Хүмүүс бол бурхтын хүүхдүүд гэх мэт үслэмжлэл дээр тулгуурлан номлолдог байсан. За, гэтэл Британий байгаль судлаач Чарльз Дарвин гэдэг хүн олон жилийнхээ судалгааныхаа үр дүнд зүйлийн үүсэл хэмээх алдарт бүтээлийг 1850-аас гаргасан байна. За, энэ бүтээлээр хүн бол бурхнаас заягдсан биш, харин сармагчингаас үсжээ, бичнээс үсжээ гэдэг онолыг бий болгосон. За, мөн бусад амьтад ч гэсэн өөрсдийн гэсэн өвөг эцэгтэй түүнийхөө хувьслын үр дүнд бий болсон байна гэдгийг гаргаж ирснээр томоохон хүн төрөлхтний оюун ухаанд томоохон өөрчлөлтийг авчирсан байдаг. За, анагаахын шинжлэх ухааны салбарт ямар томоохон үйл явдал болсон бэ гэвэл 1846 онд Америк эмч Wendell Holmes гэдэг хүн өвдөлт намдаах үйлчилгээтэй химийн бодисуудыг гаргаж авсан. За, түүндээ өвчин намдагч хэмээх нэрийг өгсөн. Хэрвээ энэ хүн энэхүү өвчин намдагчийг бий болгоогүй байсан бол бид хүн шүдний эмнэлэгт орохдоо өвчин намдагчгүйгээр шүдэх болох байсан байх тийм үү? За, энэ бол төсөөлөх бэрх. За, техник технологийн шинжлэх ухаанд гарсан өөрчлөлт гэвэл тухайн үед техник технологийн шинжлэх ухаанд маш олон өөрчлөлт гарч ирсэн. Маш олон нээлтүүдийг хийж ирсэн. За, түүнээс дурдвал 1831 онд Америкт Sirius Hall McCormick-ийн бүтээсэн механик ургац сурагч нь 3 хүний ажлыг зэрэг гүйцэтгэдэг байсан. За, бид хүний өмнөх хичээл үзсэн хэмжээний машинтай төстэй байна тийм үү? Нэг хүн хэрвээ ургацыг жилд хураах ургац 300 кг гэж үзэх юм бол энэ машины хийх нэг жилд хийх чадал нь 900 кг буюу 1 тонн орчим байна тийм үү? За, ингээ хүний хөдөлмөрийг хөнгөвчүүлж байна гэсэн. За, мөн 1850-аад онд Паулерийн уурын анжисыг газар хайлтанд хэрэгжилж эхэлсэн байна. Ингээ Швед эрдэмтэн Альфред Нобель динамикийг зохион бүтээж барилга цэргийн салбарт ашигласан. За, мөн галт тэрэгний замыг энэ динамикийг ашиглан барьдаг байсан тийм үү? Уулыг нөхөрлөхөд динамикийг дэлбэлээд уулыг нөхөлж тэр үгээр галт тэрэгний замыг тавиад галт тэрэг саадгүй зорчих боломжийг олгож байсан. За, мөн ундаг дугуй үйлдвэрлэгчид болох Орвел Вильбур Рейтнер 1903 онд анхны нисэх онгоцын загварыг бүтээж ирсэн байна. За, гэх мэт хүн төрөлхтний оюун ухаанд урт хожид байгаагүй томоохон шинж нээлтүүд энэ үед гарч ирсэн гэж ойлгож байна. За, бид бүхний орчин үеийн технологи бол мэдээлэл харилцаа холбоон дээр тулгуурлаж байгаа тийм үү? За, энэ бүхний эхлэл нь өөрөө 1836 онд Самуэль Морз гэдэг хүний телеграфыг бүтээснээр эхлэн тавигдсан байна. За, энэ телеграфаар цорон зан аппаратын тусламжтайгаар мэдээллийг цэг зураасаар дамжуулан тэмдэглэн дамжуулах боломжийг олгосон байна. За, анги 1979 онд харилцах зүйн сүлжээ бий болсон. За, 19 дэх зууны эцэст Италийн эрдэмтэн Гулельмо Маркони гэдэг хүн мэдээллийг радио долгионоор дамжуулах утасгүй шугам телеграфыг зохион бүтээж энэ нь 15 км-ийн цаанаас хоёр хүн харилцах боломжийг олгосноор маш том нээлт болсон байдаг. За, энэ бол яг орчин үеийн бидний ашиглаж байгаа утас, цахим орчин, интернетийн эхлэл гэж хэлж болно. Жинхэнэ эхлэлийг тавьсан. За, харин тухайн үеийн томоохон нэлээд нэр хүндтэй нэгэн зохион бүтээгч байсан. Тэр хүнийг бид бүхэнч баг нэрийг сонсч ирсэн байх. Энэ хүн бол Томас Эдисон. За, энэ Томас Эдисон гэдэг хүн бол 1093 шинэ нээлтийн патентыг өөртөө эзэмшдэг хүн байна. За, ингээд энэхүү сууд хүн бол өөрөө хамгийн анхны чийдинг бий бүтээсэн. За, энэ чийдинг бүтээснээр хүн төрөлхтний амьдралд одоо ойрны гайхалтай зүйл бүтээсэн. Хэрвээ бид хүн чийдэн байдгүй байсан бол бид өнөөдөр харанхуулаа хасаагаа сууж байгаа байсныг үгүйсэхгүй тийм ээ. За, мөн Александр Грэхэм Белл гэдэг хүн анхны телефон утсыг бүтээжээ. За, ингээд 1876 онд анууд үнийг зохион бүтээснээр өнөөдөртөө зүүрсшгүй маш ойрхон зайд
холбоо барьдаг байсан. Одоо магадгүй одоо хэрвээ би энэ өрөөнд сууж байгаа бол нөгөө өрөөнд байгаа хүнтэй харилцах ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар ашигладаг байсан. Гэтэл одоо утсаар бид яадаг вүлээ? Тэртээ дэлхийн нөгөө үндэстэй байгаа хүнтэй би харилцаж чадна. Эхлэхдээ энэ бүхэн юм байгаагүй. За ингээд Шотландын зохион бүтээгч Александр Грэхэм Белл ба хамтрагч Томас Ватсоноор утсыг туршиж хоорондоо холбоо барьсан. За тэдний анхны яриа нь Ватсон чи хүрээдрээ чи хэрэгтэй байна гэсэн үг байсан. Хэлбээ утасны анхны загвар бүрэн хэлбэртэй яригч болон чанартай байсан байна. За энэ дээр бид өмнөх хичээл дээр үзсэн уурын хөдөлгүүрийн тухай гарч ирж байна тийм үү. За уурын хөдөлгүүрийг бол Ричард Тверк гэдэг хүн одоо анх төмөр зам дээр ашигласан. Ангиснаар 1900-аад оны үе болж ирэхэд энэ маань уурын хөдөлгүүр нь цагт 160 км/цаг хүртэл одоо чадвартай болсноор чадвартай болж өсөн дэвшсэн байна. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа.